Үзэгч түмэн уран бүтээлч хоёрыг хооронд нь холбож идэг ийм агуу ийм ордон гэж би боддгийн. Одоо бүр 50 жил өнгөрцөн байна шүү дээ. Хүн байх гэдэг бол аюул чухал гэж манай багш нар хэлдэг. Хамтран ажиллагч эх орны бүтээл Багро. Сайн бацхан уу? Миний тайз подкаст тавтаа морилно. Тайз бол зүгээр нэг тавцсан биш. Амьдралын үнэн, сэтгэлийн догдол бүхэн уулздаг ариун газар үлээ. Өнөөдөр бид Монголын театрын урлагийн нүүр царай, тайзны амьд домог, Монголын хошин урлагийн алтан үеийн түүхийг нэгэн үедээ бичиж ирсэн хүндэт зочин, Монгол улсын ардын жүжигчин, Жамсран Жавын оюун дэрэгч маань оролцож байна. Сайн байна уу танд? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За одоо өнгөрсөн жилд 50 жилийнхаа тэмдэглэж өнгөрөөсөн үйлдвэрчдийн үзүүлэлтийн хамт олон болон үзэгч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ сайхан өвөрмөц сонин шинхэн ийм сайхан одоо нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад баяртай байна. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан маш их танд баярлалаа. Өнөөдөр өнөөдөр бид яг л тэр хуучны сайхан дурсамжтай Монголын үйлдвэрчдийн нийгмийн соёлын төв ордонтой холбогдсон, ажил амьдралаараа холбогдсон, уран бүтээлээрээ холбогдсон тэр сайхан дурсамжуудаасаа яриагаа эхлүүлье гэж бодож байна. Сайхан байна. Дурсамж бүхэн өнгөрсөн бүхэн ажил амжилтын одоо дээдээр эхэлдэг. Тэгээ 92 оноос ер нь үйлдвэрчний төв зүйн ордонтойг холбогдож эхэлсэн. Энийг гэсэндээ тайзан дээр нь гарч эхэлсэн гэсэн. Яг нь тэрний урд бол яг нь баг багтаа бол манай ээж хоёр ч хоёулаа урлагийн хүн. Тэгээд бас Оросын том театрууд ирж энэ тоглож ирсэн. Тэгээд тэднийг үзэх гэж ээж нөгөө бас арын албад нь ажиллаж ирсэн. Тэгээд ээжигээ дагаж ирж ингээд энэ ордон ийм гоё том ордон байдгийн байна гэдгийг анх мэдэж эхэлсэн. Тэгээд ер нь тэр үед байгуулж ирсэн хамтлаг болгонд орж бид нар тоглодог байсан. Тэгээд хүмүүсд ямар сандаа та нар одоо аль хамтлаг юм бэ? Өнгөд инээд их юм уу? 17 чингэлгийнх юм уу? X түүцийнх нь юм уу? Драмын театрах юм уу? Аль нь юм бэ гэдээ ингээд асуудаг байсан. Тэгээд тэр үчи бид нар ерөөсө бүгд л драмын театрах нь байсан. Тэгээд сая ингээд ирсэн чи аюу гоё болцсон байна. Маш өөр болцсон байна. Сэтгэл баярсч сайхан байна. Баярлалаа. За манай соёлын төв ордны тайз таны амьдралд, таны уран бүтээлийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Нөлөөлсөн. Сая би ирсэн 92 оноос хойш ер нь яг энэ байгууллагатай холбогдож эхэлсэн. Тэгээд баг миний 2 3 дахь гэр юм шиг. Энд чи ирж нөгөө байнгын баг ингээл нэг тоглохоос чинь сар гарan тоглоно. Тэгээд тэр чинь дахин давтагдаж тоглоно. За тэрний бэлтгэл ажил гэж байна. Тэгээд ингээ байнгын ирээд ахаар үндсэндээ бараг энтхий ажилтан юм шиг. Бүр энд ажиллаж байгаа бүх хүмүүстэй танил болчихсон. Нэг гэртээ орж ирж байгаа юм шиг юм гоё мэдрэмж их төрдөг байсан. Шили би юу? Тий. Тэрийгэ барил комментатор ордог юм бол байлгүй та. Одоо юу? Тий. За. Тэр чөдөр одоо энэ найдвар та барьж байна. Энэ ордон бол одоо манай Монголын түүхэн одоо үйл явцыг одоо баталгаажуулж, харуулж, нийтэд үзүүлж, хооронд нь үзэгч түмэн уран бүтээлч хоёрыг хооронд нь холбож идэг ийм агуу ийм ордон гэж би боддгийн. Одоо бүр 50 жил өнгөрцөн байна шүү дээ. Тэгээ бодохоор л бас энийг юу одоо дуурж ярьдаг байсан бол яста маш олон түүхийг бол ярих байсан баг. Эргээд ороод ирэхэд бол аюу гоё байна. Маш сайхан байна. Хошин урлаг бол тэр дундаа тайзны урлаг дундаа маш их мэдрэмж, маш их өндөр импровизац шаарддаг штэ. Тухайд таныг манай ордонд тоглож байхад таны үзүүлбэрийг хүмүүс үзээд инээх тэр агшин танд ямар мэдрэмж төрж исэн бэ? Маш тоглолтын дээр. Жинхэнэ амьд тоглодог ч ер нь тайзан дээрээс мэдрэгддэг. Тэгэл үзэгч түмд яг ингээд яг үнэндээ гэхэд бол програм ямар болох вэ гэдгийг бол мэддэггүй.
А жүжиг бол мэддэг байхгүй юу? Энэ бол ийм явцтай болно, ийм бол энэ маш сайн уран бүтээл болох нь гэдэг нь явцтанд бол мэдэгдчихдэг. А хошин урлаг инээдмийн төвлөлд тоглоход бол энэ уран бүтээл яг ямар болох вэ гэдэг нь бол яг тодорхой бус. Навчтай болнессэн тухайд хамт олондоогоо давсан ч гэдэг юм уу тийм хөгжилтэй хизээж мартдаггүй тийм дурсамжуудаасаа та бид нэг хуваалцаач. Тэгээ нэг удаа бүр нэг амар юм болсон юм. Тэр бас ерөөсө мартагдахгүй байхгүй юу? Үзэгч түмэнг хүлээлгэнэ гэдэг бол асар хариуцлагагүй, бүдүүлэг, маш муухай. Цагтаа эхлэхгүй байна гэдэг бол энэ бол хамгийн соёлгүй байдлын нэг хэлбэр байхгүй юу? Тэгээд энэ чинь бүхэл бүтэн 40 минут энэ чинь хүмүүс хүлээж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хооронд яах вэ гэдэг бид бас баян хуцаар яана яаж гээд манай хөрлөөд комединд дэстэ гаргууд штэ айгүй мундаг штэ. Юу ярихад бол хүнийг ер нь хідэн цагаас барьж чаддаг юм мундаг байхгүй. Тэгсэн чинь сүүлдээ нөгөөд чинь бүр ингээд бүр байж чадхаа байгаа. Сүүлдээ хөөгөөд тэгээ бид нар нөгөө гүүгэлсэн чинь дуусаал наашаас гүүж байгаа юм чинь. Гүүгэл орж ирэл бараг өмссөн хувцастайгаа гүүгэл тайз руу гарсан байхгүй. Тэгэл эхлээл гараал яхад хүрлэгийн магнаа биднийг хараал гэл магнаа тэнийгээл тэгээд нөгөө хүрлэгийн номерын дээр хүмүүс бүр савж ундаг байхгүй юу. Тэгсэн чинь хөрлөг номероо хийсэн чинь хин чи инехгүй болцсон. Хөрлөг гараад ирэхээр зайлаач гэж бараг хэлэхэнд өгцөн. Тэгээ хөрлөө идэвчсэн. Йоо ямар муухай мэдрэмж тэгэхэд би мэдэрсэн бэ. Тайцсан дээр би амьдралдаа мэдрээгүй мэдрэмжийг тэнд авчиалаа гэдээ ярьжсэн байхгүй юу. Тухайн соёлын төв ордон өнөөдрийн соёлын төв ордны таны анх тайзнаар гарч ирсэн тэр мэдрэмж нь дахиж төрж гэнэ үү? Тэр үед байсан ордон өнөөдрийн ордон хоёр бол тэмээ шиг өөрчлөгдсөн байна. Тэмээ ямаа гэдэг чинь тэмээ шиг маш өөр болсон байна. Одоо тоног төхөөрөмж нь хүртэл их гоё, их өөр болж. За тэгээд энэ орчин үзэгчийг орж ирээд суух тухтай орчин бий болгох энэ орчин маш өөр болсон байна. Гэрлүүд маш их нэмэгдсэн байна. Би надад бидрэг байжхад ийм байгаагүй. Сантал нь хүртэл их гоё болсон байна. Энэ бүхэн чинь бол үзэгч түмнийг хүндлэх, үзэгч түмэндээ сайхан уран бүтээл хийх энэ одоо байгууллагын зорилгын нэг хэлбэр бол мөнөөсөө мөн. Энэ танхимд бол зөвхөн уран бүтээлчдээс гадна жирийн одоо Монголын иргэн хүн бүрхэн орж ирдэг ийм байгууллага. Тэгэхээр энд бол зөвхөн уран бүтээлчд гэхгүйгээр ер нь бүгд л байгаа газар болгоныг хайрлаж орж ирсэн ч сандлын урахгүйхэн шиг муухай болгохгүй бусад газруудын одоо муухай болгохгүйхэн шиг ингэж хайрлаж хүн болгон миний юм гэж хандах хэрэгтэй. Тэгээд энэ байгууллагад ажиллаж байгаа нийт уран бүтээлчд нь бүгдэнд нь амжилт хүсье. Мөн та нар ийм гоё юм одоо сэтгэж бодож гаргана гэдэг чинь бас л одоо та нар урлагийн сургуульд өсөд ирсэн улсууд мөн л одоо бидний хойч үеийн уран бүтээлчд тэгэхээр та нарт бол амжилт хүсье. Та нар энэ байгууллагуудаа хайрлаж, хамгаалж олон сайхан уран бүтээлчдийг энэ тайзнаасаа үлгэдэж авч гаргаж байгаараа амжилт хүсье гэдэг ерөөлийг хүргэе да. Баярлалаа танд. Маш их баярлалаа. Зөвхөн жүжигчин болно гэдэг зөвхөн камерын өмнө, тайзны өмнө жүжиглэхийг хэлтгүү. Маш их мэдрэмж, мэдлэг, маш их зүйлийг шаарддаг тийм мэргэжлийг сонгож байгаа залуустаа та нэг алтан сургаалаа зөвлөж. Энэ уран бүтээлийн номын дуу сонсно гэдэг бол нэг өөр. Уран бүтээлч болно гэдэг бол бас нэг өөр. Шиг зодтолдог байсан бол намаа тийм мартсан өгөр солгосоо гэж байж аваад гүйл. Түмэн олны өмнөд байдаг учраас зөв явж энэ урлагийг давхар хайрлаж мэдэрч яваараа л гэж хэлээ. Хүн байх гэдэг бол аюул чухал гэж манай багш нар хэлдэг. Тэгэхээр хүн байхын үндсийг үргэлжийн мөнгө бодож яваараа л гэж хэлмээр байна. Манай соёлын төв ордон өнгөрсөн жил 50 жилээ тэмдэглэсэн. Уг 50 жилийн логотой энэхүү өрхөн бамбруу шиг танд
дурсгал болгоно хэлж байна. Өөр юм бэ? Баярлаа гэж 50 жил гэсэн байна. Мөн манай Миний Тайз подкастын дэмжин хамтран ажиллан эх орны хөрсөн дургасан үндэсний үйлдвэрлэгч эх орны хөрсөн дургасан бүтээгдэхүүнээр уралдаг Багро брендийн гарын бэлгийг танд бас бэлгэлж байна. Баярлаа. Манайхан бас Баргогийн хамт олонд бас баярлаа гэж хэлээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих би их дуртай. Тэгээд ийм сайхан танаа одоо бүтээгдэхүүнийг бол байнгын иддгээ. Тэгээд та нарт бас баярлаа гэж хэлье. Үнэхээр сайхан байна. Бидний урилгыг хүлээн авч Миний Тайз подкаст оролцсонд танд маш их баярлалаа. Танд цаашдын уран бүтээлийн амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлаа. Маш их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Үзэгч түмэндээ ч гэсэн бас миний өмнөөс болон хошин урлагт ажиллаж байсан. Одоо энд мөнх бусыг үдсэн маш олон уран бүтээлчд байгаа. Тэднийхээ өмнөөс та бүхэндээ эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа үзэгчдээ. Миний Тайз подкастын энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар Монголын үйлдвэрч нийлбэлийн соёлын төв ордонтой ажил амьдралаа холбосон нэгэн уран бүтээлчээр иргэн уулзцгаая. Үзэгч та бүхний минь амьдралын тайз үргэлж гэрэлтэй, аз жаргалтай байх болтугай. Баярлалаа. Уран бүтээлчд битсэн мөрөө ургийн тайз надад хүрье. Оянгадаг донда химрос сэргэж ургийн дагаар битсэн чамаа. Цагаан цэвэр шарап битсэрэ энэ бүхэн Монголын шүтээ.